За энэ Матай номын 26 дугаар бүлгээс өнөөдөр нэг жоохон товчхон хуваалцчих гэж бодож байна. Та тэр нөгөө энэ Баян сүрт дүүргийн иргэний шүүхийн тэнд нөгөө цахим гэдэг сургууль мэдэх болоо баг мэдэхгүй ч гэж магадгүй. Холбоо мэдээлэл цахим гэдэг сургууль. Тэр сургууль анх байгуулагдсан түүхийг нь би нэг сонсч ирсэн хүнээс. 90-ад онд юу яасан юм бэ? Нэг одоо тэр анх үүсгэн байгуулагч нь нэг хүнээс юу авч гинэ? Нэг юм нөгөө өнгө зурагт. Тэр үед ч өнгө зурагч ховор байсан юм л. Тэгээ нэг өнгө зурагттай байжсэн чинь нэг найз нь энэ 90-ад оны өнгө чуулчлалаар нэг тийм том уурхайлдаг том төхөөрөмж авсан гэдэг байхгүй. Том төмөр. Тэгээ нөгөөдгөө хадгалж байгаад тэр анх нөгөө өнгө телевиз авсан гэсэн хүнтэй уулзахдаа өнгө телевизээр нь солилцсон гэж. За тэгээ тэрний дараа 90-ад он нилээд гараад нөгөө хувийн уурхаанууд нээгдчихсэн. Борогол гэдэг нэг компани байдаг шүү дээ. Том. Тэгээ амар том шүү дээ Монголын анх. Тэр хүн тэр компани нөгөө өнгө телевизээр солиж авсан тоног төхөөрөмжийн тухайн үеийн 800 сая төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа. Тэгээ тэрний дараа нөгөө өнгө телевизээр сольсон хүн тэр төмөрний хооч тэр том тоног төхөөрөмжийнхөө үн цэнийг ч мэдээгүй 150 хэдэн мянган төгрөгийн үнэтэй нөгөө өнгө цогтаа сольсон зүйл нь 800 сая төгрөг олж хувирсан. Тэгээ тэр 800 сая төгрөгөөр тэр хүн анхны тэр цахим гээжээ сургуулийг байгуулжсэн гэдэг тухай бид ярьж байсан. Яг энэ түүхийг ингээд сонсохоор заримдаа ингээд нэг эд мэдгүй хүн эдийн нэр ухтаана гэж ярьдаг шүү дээ. Юм мэдгүй учраас юу нь үн цэнтэй гэдгийг ялгаж мэдгүй учраас өнөөдөр хэдүүл нэг тиймэрхүү нэг түүх хуваалцъя гэж бодож байна. За тэгээд Матай номын 26 дугаар бүлгийн 6-аас 14-ийг уншъя. За Есүсийг Битанд уян өвчтөе Симоны гэрт байхад их хүнтэй тос бүхий гөлтгөнэн сав барьсан эмэгтэй түүн дээр ирээд түүнийг хооллохоор тухлагт нь толгойд нь тосоо цутгав. Шамнар нь хараад зэвүүцэж юунд ийм үрлэгэн байна вэ? Энэ тосыг өндөр үнээр зарж ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд тэдэнд та нар юунд энэ эмэгтэй төвөг удна вэ? Тэр надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустаа цуг байна. Харин та нар надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй биен дээр минь үнэртнийг цултгаснараа намайг оршуулганд бэлтгэв. Үнэнээр би танарт хэлье. Энэхүү сайн мэдээ ертөнцийн хааш тунхаглагдсан энэ эмэгтэйг дурсаж үйлс нь яригдах болно гэлээ. Тэр үед 12-ын нэг Искариотын юудас ахлах тагч нарт очиж би түүнийг та нарт барьж өгвөл та нар надад юу өгмөр байна гэхэд тэд түнд 30 мөнгөн зоос дэнслэв. Тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр ирэлхийлж эхэлвэ гэж утсан. За энэ бидний нэг аягүй сайн мэддэг түүх. Тэгээд яг энэ Иохан номын 12-ын 4-дээр энийг бас нэг арай илүү нэг дэлгэрэнгүй бичсэн. За би энийг бас нэг уншаад өгч. Алгасал баяраас 6 өдрийн өмнө үхлээс амьлуулагдсан Лазарын байсан Битанд Есүс иржээ. Тэнд Есүст зоог бэлдэж Марта өрчөж байсан ба Есүстэй хамт тухлан суугчдын нэг нь Лазар байлаа. Тэгтэл Мария маш үнэтэй цэвэр нардын 1 литр үнэр тос аваад Есүсийн хөлийг тусалж үсээрээ арчив. Гэр нь тосны анхлын үнрээр дүүрлээ. Харин шамнарынх нь нэг түүнийг барьж өгөх Искариотын юудас яагаад энэ тосыг 300 динараар зарж ядууст өгсөнгүй вэ гэв. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж дотор нь хэсгийг нь авчихдаг байжээ гэж хэлсэн. За бидний айгүй сайн мэддэг нөгөө түүх. Тэр нөгөө Есүс Битанид ирсний дараа тэгээд тэр өвчтөе Симоны гэрт байхад нь энэ тосолсон юм түүх явж байгаа тийм. Тэгээ энэ түүхэн дээр юу хамгийн түүхийн одоо хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр тэр эмэгтэй тэгээд хооллохоор тухлан суухт нь толгойд нь тосоо цутгасан гэж. Тэгээд 8 дээр нөгөө Матай 26 дугаар бүлэг дээр ярьж байна тийм. Шамнар нь хараад зэвүүцэж юунд ийм үрлэгэн байна вэ гэдэг. Тэгэхээр нөгөө сайн Иохан ном дээр гарч байгаа шүү дээ. 1 литр. Энэ тосныг ягаад нөгөө хүмүүс зэвүүцсэн гэхэлэр тэр тосны одоо нөгөө юунаас болж байгаа юм л да. Химжээ үннээс болж байгаа тийм. Бид нар мэднэ. Ер нь хуучин гэрээнд хэрэг харах юм бол Израильчуудад үнэрт тосыг анх бурхан нөгөө яаж бэлтгэхийг бас юунд хэрэглэх вэ гэдгийг маш нарийн тодорхой зааж өгсөн.
Тэр цагаас хойш ер нь энэ үнэрт тос гэдэг зүйл бол израилчуудын оршуулгын ёслол тий найр хорим баяр ёслол тэгээд бас нөгөө нэг хаан болон тахилч нарыг тосод томилоход тосолдог. Тэгээд яван дэна маш үнэтэй зүйл болж хөрсөн байгаа юм л да. Одоо яг энэ Есүс энэ Бетанид Лазарын ирсэн үед юу болж исэн гэх юм бол тэр үед израилчуудад үнэтэй зүйлсүүд нь юу байсан гэхээр илжиг үхэр тэгээд үнэрт тос гэсэн гурван зүйл хамгийн үнцэнтэй байсан баг. Тэгээд тухайн үед одоогийнхоор ярих юм бол хүмүүс мөнгө олоод юунд мөнгө зарцуулдаг гэлээ. Байранд тий байр машин авах хүчил хүмүүс одоо лизингэрч шултгаа авдаг шүү. Яг тэрэн шиг үнэрт тосыг маш бага багаар нэг өсөндө цуглуулдаг. Эсвэл илжиг үхэр авдаг. Тэр нь нөгөө нэг яг хизээч зарсан үн цэнэ алддаг нэг тийм зүйл байж л тий. За тэгээд ийм байдлаар яасан. Тэгээд яг Иохан номдэр харах юм бол 1 литр үнэрт тосыг аваад 1 литр гэж байгаа хөөх. Тэн дээр ингээд 1 литрд нардын. Тэгээд харах юм бол нөгөө Яскарот юуц хэлж байгаа тий. 300 динараар зараад ядуус төгсөнгүүвэ гэж хэлсэн байна. Тэгээд тэр үед бол ер нь израилчуудын одоо нэг хончны өдрийн хөлс нь 1 динар. Динар гэдэг нь Ромын мөнгөн зоос. Одоо мөнгөн хэмжээ. 1 динараар тэр хүн нэг өдрийнхөө бүх хоол хүнс мах, гурил одоо юу гэдэг тэр ногоо цагаа бүх юм хангалттай авч болдог. Тэгэхээр хэрэг мөнгө байсан бэ гэхээр нөгөө Томас нэг юу яадаг штэ Есүс хүмүүсийг хоолсны дараа нэг 10-аад мянган хүн цуглдсан газар. За энэ хүмүүсийг яаж хооллох вэ гэсэн чинь Томас хэлдэг те. 200 динараар талах авбал энэ хүмүүсийг цадахгүй ч гэсэндээ ямар ч байсан нэг үлбэрүүлэхгүйгээр бүгдийг хоолж болох юм байна гэдэг. Тэр 200 динар гэдэг тийм их мөнгө. Тэгвэл 300 динар гэдэг бол те асар их мөнгө байна. Тийм учраас 1 литр тэр тосыг харахтаа энийг яагаад 300 динараар зааж ядуус төгсөнгүүвэ гэдэг нь тэр мөнгнөөс болж байна. Тэгээ 10 эдийн мянган үнийг хооллох мөнгө шүү дээ. Асар их мөнгө байхгүй. Тэгээ ийм мөнгийг тэр бүгдийг цутгацсан байгаа юм л да. Тийм учраас нөгөө гэр нь тэр айгүй гой үнэртэй учраас бүх гэр нь дүүрээ. Тэгээд үсээрээ арчсны дараа шамнэр нь юун дээр Матай номдор бол тэгсэн байгаа. Тэгээ шамнэр нь зэвүүцсэн гэдэг байгаа байхгүй. Сонирм байгаа зү тий. Яг хөө мэдээж тэр одоо саяны бичсэн нэг Мартагийн ах юм ч юм уу тий Лазар эсвэл эгчин ч юм уу чи ингэж баг насаараа цуглуулсан. Эмэгтэй хүчтэй хувьд бол энэ одоо амьдралынхаа турш өөрийнх нь нэг бас нэг үнэт бас нэг юу гэдэг лээ. Дээд хөрөнгө нь байхгүй. Баг багаар цуглуулдаг. Мэдээж нэг өдрийн динарынхаа хэдий тэрнээсээ баг тос авч хөрөнгөлүүлдэг гэж бичсэн байгаа юм л да ер нь. Баг хэдэн жилийнх нь хөрөнгөлүүлсэн зүйл байгаа тий. Тэгээ тэрийг нэг өдөр зүгээр ингээд цутгацсан учраас хүмүүс ингээд зэвүүцсэн байгаа. За эндээс бид нэг өнөөдөр ярих гэж байгаа гол зүйл нэг дөрөв би нэг түүх ярьсан да тий. Заримдаа хүн нөгөө одоо эд мэдгүй эдийн нэр гутаана гэдэг шиг юу чухал вэ? Юу вэ гэдгийг ойлгохгүй учраас зарим зүйлийг ингээд айгүй үнэт зүйлийг үнгүй юмар сольчдаг гэдэг. Тэгэхээр энэ юу яасан байгаа юм л да. Ерөнхийдөө Марыг харахтаа шамдрын хувьд за Скротийн хувьд бол арай өөрөөр харсан тий. Хараад чи мөнгө болгож асар их мөнгө болох байсан юмыг зүгээр ингээд үрлэгэн юуг ашиггүйгээр ингээд үрчлээ гэж хэлж. Яг ер нь ингээд миний хувьд бол одоо анх 2003 онд чуулганд ирээд тэрнээс хойш өнөөдөр ингээд явж байна. Тэгээ яг мэдээж шууд очиад цуглаанд үйлчлэг өгч гэсэндээ үйлчлээд явж явах үед ер нь хүмүүс ярьдаг шүү дээ. Одоо ингээд цуглаанд үйлчлсэн хүмүүсийг чи мөнгө тий ашиг болж болохоор байсан цаг хугацаагаа бэлэг авьяасаа боломжуудаа чи юунд өртсөн бэ гэж айгүй асуудаг. Хүн ер нь өөрөө ч асуудаг өөрөөсөө бас. Би надаас ч гэсэн айгүй тэгж за би өөрийгөө л ярьж байгаа шүү. Амар олон жил үйлчлэг өгчихсэнд ямар ч нэг ингээ бодсон чинь нэг 20 жил бол үйлчлэлсэн байлээ. Ингээ заримдаа боддог байхгүй. Нэрээ би юунд өрчвэ те. Надтай хамт байсан ингээд 10 жил хамт төгсгöd яг надтай хамт хуулийн сургуульд орох гээд намайг хуульч бол гэж яхад би ороагүйгээр над яг тухайн үед хамт орсон хүмүүс одоо ингээд айгүй том административ прокурор янз янзын болцсон ингээд явж явах үед өөрөөсөө асуудаг байхгүй. Нэрээ би те ашиг болж болох юм ингээд өртсөн байна шүү дээ. 10 жил, 20 жил, 30 жил зарим пасторууд бас тэгдэг. Ер нь хүмүүсийн тийм өөрөөс нь ч тэр эргэн тойрны хүмүүс ч хэлдэг. Тэгээд яг иймэрхүү л одоо асуулт болж байгаа юм л да. Ерөнхийдөө шавнырын хувьд. Тэгээд харин Есүс юу гэсэн гэхээр одоо энэ Матай номын 10 дээр хэлж байгаа. Та нар юунд энэ эмхтэй төвөг бодно вэ? Тэгээд нэг юм хэлсэн. Тэр надад сайныг үйлдвэ гэж. Тэгэхээр бид одоо энэ шинэ гэрээг харах юм бол Есүс ер нь надад сайныг үйллээ, надад хэн нэгэн сайныг үйлдлээ гэдэг үг ер нь ховор хэлсэн шүү.
баг байхгүй те. Хүмүүсийг заа чи сайн хийлээ, ийм байлээ гэж хэлсэн болохоос надад ер нь сайныг үйлдэлээ гэсэн үг ховрох. Энэ эмэгтэй тэр үйлдэлийг Есүс хараад та нар орхио наад эмэгтэйдээ битгий төвөг удаад те. Чи одоо мөнгө олж ашиг болохоор яг энэ үгээрээ би юу хэлэх гэж байгаа гэх юм бол яг одоо магадгүй үйлчлээ явж байгаа хүмүүс байгаа. За үйлчлсний дараа ч юм уу хүмүүс ер нь ингээ эргэн тойрны хүмүүс хэлэх үед нэрээ боддог. Би тэгээ цаг хугацаагаа боломжуудаа, бэлэг авьяасаа, сайхан залуу насаа яг ямар ашиг нийтлээ яач баг. Хүмүүс ч гэсэн хэлэх үед Есүсийн эмэгтэй одоо хэлсэн шиг заримдаа яг зүгээр би ингээ харахад бол эзэн мэдээж хүмүүсийн гим нүгэл алдааг шууд мартдаг. Гэхдээ Бурхны нэг юм байна. Бурхан хизээч өөрт нь сайныг хийсэн хичээл зүтгэлийг цаг хугацааг мартдаггүй. Тэрийг бол би өстой баттай хэлж байна. Түрүү нэг би хальтгийг ярьжсэн Солонгос явж байгаа хүмүүс бүгд Солонгос явжсэн. Яг намайг 2005 6 онд яг миний үеийн тухайн залуучууд. Манай цуглааныхан бүгд яваа. Тэгээд намайг бүр манай нэг найзын ээж нэгж өгсөн. Би чиний бүх зарлыг чинь дагаад чи манай хүүхдээ яваад ажил хийгээд хань болоо явчихаа. Тэгээ би фастер тухайд хэлсэн. За би нэг ямаар амна гэдгсэн чинь уг нь яг чи ингээд цуглаандаа үйлчлээд ингээд үлдүүл зүгээрээ. Тэгээ би яг залбирч байгаа тухайн үед үлдсэн байхгүй. Яг дараа нь жоохон харамсаж байгаа нэг жилийн дараа. Яг л нөгөөдөл чи яваал ингээд над руу явуулна те зонцод ажиллаж байгаа байдал тэгээд олж байгаа мөнгө төгрөг. Гэхдээ тэрний дараа нөгөө манай найз нэг 3 4 жил одоо ажиллаад буцаад ирж байгаа. Нөгөө залуучууч гэсэн юм. Тэрний дараа би Солонгос руу хэдэн удаа явсан бэ гэхээр баг 6 удаа явсан байхгүй. Яаж явсан гэхээр дандаа нөгөө урилгаар хамгийн үнэтэй тэр 5 ордоор дуулалт нь очиж бууж яла. Одоо бусааны нөгөө амар үнэтэй 3 саяын үнэтэй тэр нэг далай хоол моолыг 2 3 удаа ийдсэн. Тэгээ надад яг тэр үед юу гэж бодгож ирсэн гэхлээр эзэн бол тий ямар нэгэн нөгөө нэг өөрт нь зориулж байгаа зориулалтыг тэрийг ерөөс мартдаггүй юм байна. Харж идэм байна гэж. Тэр одоо бол хүмүүс чуулганд ямар байдлаар хүмүүс хандаад байгаа вэ гэхлээрээ яг энэ шавнар шиг заримдаа хандлага гаргаад байгаа. Би энэ сайхан тий боломжоо энэ мөнгө болохоор бүх зүйлээ бурханд гэхээс илүүгээр өөртөө зарцуулъя. Хүмүүст зарцуулъя. Харин эзэн юу гэж хэлж байгаа вэ? Тэр надад сайныг үлдэл орхи. Тэгээд юу гэж хэлсэглээ энэ дэр бүр тэгж. Энэ сайн мэдээ дэлхийн өнцөг болон хаач хүрсэн бэ? Энэ эмэгтэйн талаар дандаа дурсан ярих болно гэж. Энэ эмэгтэй дандаа дурсагддаг. Яагаад гэвэл бид нар сайн ойлголоо те. Иохан номон дээр бичсэн шиг тэр 1 литр цэвэр нардын асар үнэтэй зүйлийг бурханд зориулж чадсан. За бас нэг зүйл энэ дээр бас нэг гоё юм. Энэ одоо Матай номон дээр бол их гоё бичсэн байгаа юм л да. За 14 дээр юу гэсэн лээ? Тэр үед 12-ийн нэг Скоротын юудаас ахлах дахиж нарт очиж түүнийг би танарт барьж өгвөл та нар надад юу өгмөр байна вэ гэхэд тэд түүнд 30 мөнгөн зоос тэмдэглэв гэж. Энэ эмэгтэй нөгөө хандлага энэ юудаас Скоротын юудаас хоёрын тэр юуг ингээд Матай номон дээр агуугаа ингэж бичсэн байгаа байхгүй. Тэгээ нэг нь 300 динарын зүйлийг бурханд зориулж чадчих. Харин 3 жил тэгээ Есүстэй одоо зовлон жаргалаа хуваалцаж өдөр шөнөгүй хамт алхаж ирсэн нөгөө шавь нь яг энэ үйл явдлын дараа очоод 30 мөнгөн зоос тухайн үе нөгөө боолын л үгнээ байгаа байхгүй. Одоо 300 динарын хажууд бол тэр чинь жоохоо мөнгө шүү дээ. Ингэж сольж байгаа байхгүй тий. Тэгээд яг зүгээр харамсалтай надад бол тэгж санагддаг юм а. Зарим хүмүүс ингээд яг эзэн дотор алхахдаа юу гэдгийг те. Нөгөө эзэнд ингээд за яг одоо 300 динарын зориулалт гаргаж чаддгүй маа гэхэд зүгээр эзэнний дотор ингээд алхаж чаддгүй хүмүүс байдаг байхгүй. Ямар нэгэн ашиг хараад байдаг. За надад яг ямар ашигтай вэ энд яваад. Тэгэхээр миний амьдрал одоо юу гэдгийг нэг гинтхий ингээд баяжаад би айгүйх ашиг олоод ч юм уу те. Одоо Скорот юудасыг бол Иохан номон дээр сая бичсэн байгаа шүү дээ. Юу гэсэн гэхээр тэр хүн шавнараас илүүгээр нөө тэр тосны үнийг мэдээд байгаа байхгүй. 300 динар хүрнэ гэдгийг тэр хүн мэдчихэж байгаа. Тэр мэдчихэж байгаа. Яг тэгвэл тэр хүн Скорот юудаас хандлагыг Библиэлд хэлэхдээ ер нь бол тэр нөгөө нэг одоо санхүүг нь бариад тэгээ доторхыг нь өөрөө нааш чааш хөдлөөд өөртөө дандаа ашиг авдаг байсан. Өөртөө бас завшдаг байсан тийм учраас мэдчихэж байгаа. Тийм учраас хэлж байгаа байхгүй. Тэгээд яг заримдаа чуулган тийм хүмүүс аягүй их байдаг. Яг нууц зүйл. Аягүй их байдаг. Харамсалтай тий. Яг харахаар ингээд эзний дотор яваад байгаа мөртлөө хэрвээ ингээд надад ямар нэгэн ашиг гарахгүйгээр харин надаас ингээд золиос гармаар ч юм уу тий. Нэг юм ингээд цаг хугацаагаар ч юм уу за нэг санхүүгийн ч юм уу ямар нэгэн золиос гаргаад ирэх үед
шалтгаан хэлээд алга болчихдог. Эсвэл бүр ингээд болоод эхэлдэг. Искариотууд яг тэгж байгаа байхгүй. 30 мөнгөн зоос шүү дээ тий. Хэрвээ тэр сонссон бол өөрөө бол мэдж байгаа шүү дээ. За 1 литр тос 300 хүрж байгаа юм чинь 30 мөнгөн боолын юугаар би эзний худалдах уугүй гэдгийг тэр хүн үн цэнийг мэдж байгаа. Гэхдээ худалдаж байгаа, сольж байгаа байхгүй. Айгуус. Тэгээ Есүс тэр Марк номыг уншсан бол Есүсийн тэр хандлага айгүй өрөвдмөр санагдаад надад. Өрөвдмөр ч явахтай хайрламар. Яасан гэхээр яг ингээд оройн зоог олдог шүү дээ, тий. Шавнартайгаа суугаад. Тэгээд тэгэхэд яг Искариотын Юдас тэр нөгөө нэг оройн зоог дээр миний бол миний бие юм аа гэж талах хуваагаад энэ бол миний цус юм аа гэхэд хоёулангийн Есүс Юдаст өгдөг байхгүй. Марк ном дээр бол. Яагаад тэгэхээр Есүс бол эцсийн хүртэл Юдасыг аврахыг хүссэн юм байна гэж зүгээр миний хувьд тэгж боддог. Тэ өөрөө хэлдэг шүү. Тэгээ чи өөрийнхөө тэр одоо энэ юугаа орхисон нь ерөөлтэй гэж хэлээд хат нь шүн гарч яваад нөгөө ярьснараа 30 мөнгөн зоос аваад Есүсийг хаана байгааг нь хүмүүс авчираад бариулт. Заримдаа ер нь бол чуулган одоо юу гэдгийг бурхныг дагна гэдэг бол дандаа ашигтай байдаг. Тэ бид нар мэдчихэж байгаа. Одоо бол яг сүүлийн үед бол бурхныг ингээд дагахад бол дандаа ашиг хараад надад одоо юу гэдгийг миний хувьд одоо яг миний амьдралыг юу ирэх вэ гэдгийг хараад. Гэтэл яг энэ Мария шиг золиос гаргах тийм итгэл бас бидэрт байна уу те бидэрт юу байна а эсвэл Юдас шиг зүр сольчиж гэнэ үү. Яг бид нар өөрөндөө сольдог шүү дээ. Чуулганд одоо түрүүний манай бас нэг хүн хэлж шээ те. Зүгээр 30 мөнгөн зоосоор за яг эзэнд ингээд өргөх цаг эзэн бол мэдчихэж шүү дээ 6 өдрийг чи ажиллах юм. Нэг өдрийг л надад заруул зориул гэж байна. Яг бүтэн өдөр биш. Бид нэг чуулган шуухтаа нэг цаг минут 2 цаг яг бүрэн зориулж чадчихна үү тий эзний өмнө. Яг эзнийг магтахтаа хүртэл надад гоё магтан дуу гэхээсээ илүүгээр надад гоё байхаасаа биш би эзэнд хүндэтгэл өргөж байгаа. Энэ ерөөсөө миний сэтгэл гоё болох гэж байгаа зүйл биш мөргөл бол. Энэ бол эзэнд зориулж байгаа бидний зориулалт. Тийм сэтгэлтэй. Нөгөө талаараа бид Библи ядаж эзний өмнө суугаад үгийг уншиж байна. Тэ. Юдас шиг зүгээр 30 мөнгөн зоосны төлөө үнэт зүйлээ орхиод байгаа юм шүү дээ гэж. Дөрөвний нэг анх хэлсэн тэр түүхэн дээр байгаа шиг нэг өнгөт зурагтаар 800 сая төгрөгийн юмыг солилцсон шиг бид нэр заримдаа зүгээр эзний өмнө суух үнэт цагийг жижигхэн 30 мянган төгрөг 40 мянган төгрөг тий 60 мянган төгрөгийн төлөө зориулж байгаа юм шиг үстэй яг хөө эргээд энэ бол олдохгүй үнс юм. Одоо олдохгүй тийм цаг хугацаа бид нар өнгөрөөчж байгаа байхгүй. Яг хөө миний өнөөдөр яг хуваалцах байгаа зүйл юу вэ гэхээр яг эзнийг дагаад явхад бол биднээс заримдаа золиос шаарддаг аа. Эзэн заримдаа хүсдэг золиосыг цаг хугацааг тий санхүү мөнгийг тиймийг бас өгөх тийм ихтгэл байна уу? Эсвэл эзнийг дагтаа дандаа ашиглаас нь харж байна уу? Яг надад нэг гой санагдвал сайхан байвал надад нэг ашиг авчруул цуглаанд яваад байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Нөгөө талаараа тэгээ Юдас шиг эзний тийм одоо үнэт зүйлсүүдийг жоохон ямар сольчж байгаа юм шиг үстэй. Ингээд бас өөрөөсөө асуух хэрэгтэй болов уу гэж бодож чинь. Тэгээд яг энэндээс ингээд хэрэгжүүлэлт гаргах юм бол ямар ч гэсэн бүгдээрээ хамгийн эхлээд за яг мөнгө санхүү биш юм гэхэд цагаа яг эзэн зориулдаг байгаасаа гэж үзэж тий. Ядаж нэг бүтэнсээ өдөр яг чуулганд цагаа зарцуулаарай. 6 өдөр нь өөртөө зарцуул хамаагүй. Харин нэг өдөр эзний өмнөөс ирээд суугаад тэгээ магтаал өргөхдөө надад гоё биш байхаар биш. Харин эзэнд хүндэтгэл өргөхөөр тэгж магтаал өргөдөг. Эзний өмнө яг үгийг сонсохдоо даруугаар суудаг тийм байгаасаа гэж үзэж байна. За тэгээ бүгд хамтдаа эзний өмнө залбирцгаах уу. Тэгээ залбирхтаа бүгдээрээ бодоо тэгээ эзний өмнө гаргасан тэр цаг одоо золиос чинь зориулалт чинь эзэн бол мартдаггүй маа. Тэ заримдаа ингээд харахад нэрэл үнэт цаг мөнгө хөрөнгө болохоор бүх юмаа зүгээр урсгацсан их санагдаж байгаа боловч тийм биш. Чи эзэнд өргөсөн шүү. Нөхрөө асгаагүй эзэнд өргөсөн юм аа. Өдөр тэгж бодоод эзний нэрээр сууч залбирцгаая. Эзэн би танд хэрэг сайныг үйлдсэн бэ? Танд сайн таалбарч байхаар мөрөглийг хэрэг өргөсөн бэ? Хэр таны өмнө итгэмжтэй алхсан бэ? Хамтдаа залбирцгаая.
Эзэн би таны өмнө ирээ залбирч байна. Заримдаа эзэн танд үйлчлээд таныг дагаад явах үед яг 12 шав шиг, орох оронгүй ч юм шиг, идэх хоолгүй ч юм шиг, хамгийн ядуу тарчигч юм шиг, цаг үеэс хоцрогдсон ч юм шиг санагдах үе байдаг. Заримдаа эзэн Мария шиг танд үнэт тосыг өргөсөн шиг өөрийнхөө цаг заваа, залуу насаа, боломжуудаа танд өргөөд мөнгө болгож чадлагүйгээр ч юм уу, ашиг авч чадлагүйгээр өнгөрөөсөн юм шиг санагддаг. Гэхдээ эзэн энэний цаана бидний танд итгэсэн итгэл, танд өргөсөн өргөл, таныг дагсан дуулууртай байдал, итгэл байдаг. Тэрийг гаднаас харахад мэддэхгүй боловч эзэн та мэдж байгаа. Та бүх бидний гим нүглийг мартдаг ч гэсэндээ бидний цагийг танд зориулсан зориултыг та хизээч мартдаггүй. Нөгөө талаараа бид нар танд бас тийм зориулт өргөх ёстой эзэн. Бид нар тийм итгэлтэй байх ёстой. Тэгээ та биднийг тийм итгэл дотор хөтлөж өгөөч. Эзэн минь заримдаа харамсалтай нь Юдас шиг итгэлийг ашиг гэж хардаг. Танаас чуулганаас итгэлээс ямар нэгэн ашиг унгаах гэж бас тэрний төлөө явдаг тийм бас хандлага бид нэр заримдаа гаргадаг эзэн. Биднийг уучлж өршөөж өгөөч. Бид нар мэдгүй ч та биднийг ямар олон асуул аюулаас үхлээс гай гамшихаас хамгаасныг бид нар мэдэхгүй эзэн. Та бид нар өөр хэлэхдээ таны баруун мөтөр, зөвхт баруун мөтөр биднийг халахлан хамгаалдаг гэж хэлдэг. Бидний үр хүүхдүүдийг, бидний эрүүл мэндийг, бидний цаг хугацаа бүх зүйлийг та хамгаалж байгаа эзэн. Тань талархлаар өгч. Бид нар цаашдаа ч гэсэн таны дотор амьдрахдаа, таны дотор дагаж явахдаа хүнд биш эзэн. Зөвхөн танд зориулж нэгсэн тийм итгэлээр амьдрахад та туслаарай. Тийм итгэлийг өгөөрэй. Нөгөө талаараа эзэн бидний танд зориулсан зориултыг харж та өрөөж өгөрэй гэж гуйж. Танд бүх алдрыг өргөж. Эзэн та бол амьд эзэн. Та байдаг учраас бид таны дотор хорогдож, та байдаг учраас бид таныг дагаж амьдрдаг билээ. Бүх алдрыг өргөж эзэн Есүс таны амьд ариун нэрээр талархан уйлаа. Амен.